9-р богд Жавзандам хотогтын Жонон ёсны төв Дагдан Миндолон хийдийн шав тавих ёслол бэлгийн тооллын луу жилийн луу сарын шинийн 10-ны Балжинамтай өдөр буюу 4-р сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Хийдийн шав тавих ёслолд төгсрийн бүчи дээдэс тэргүүтээ лам хуврах сүсэгтэн олон өгүүлгийн эзэд оролцлоо. За халахын 9-р бог Жавзандам хотогтын ивэлэр Акунговшийн санаачлагаар 2005 оноос Монгол ам уургууд энтхийн Шямлан хот дахь Жонон ёсны хийдэд очиж суралцаад тэгээ бид эргэж их орондоо ирээд сурсан мэдснээ ард түмний хөргийг санаа нийлж багштайгаа ярилцсан энэ хийдийг 2014 онд байгуулагдсан. Манай хэд бол Жонон ёсны онцлог ном одоо лам нарын хувьд бол жордогжид баг ч мэдэн тэр дамжлагын хийд байгаа. За манай Жонон ёсны онцлог бол дүүнхрийн бэлтгэлийг хийдэг дүүнхрийн дамжлагтай ийм одоо ёс байгаа. Гүнчин долбоо ба энэ Жонон ёсныг олон танилцсан. Уртны шний нэг их хөлөгний дамжлага байгаамаа. Тус хийдэн анх 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд баг хурлаа тасралтгүй хурхаас гадна шинийн 8, 10, 15, 25, 29 битүүнд бомбын тахилга, сар шинийн их өрөөл, дүүнхрийн их бүтээл зэргийг тасралтгүй хурдаг байна. За энэ өдрийн амар амгалан айлтгая. Бүх ирсэн зочид гийчин лам хувраг аниа нартай энэ сайхан өдрийн луу жигдийн луу сарын сайхан өдрийн мэндийг хүргье. Манай энэ Дагдан Жамлан хэд бол 2014 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 20 гаруй лам урагтай ихэнх лам нар маань сайхан нийтийн сургууль төгсөж ирсэн сайхан хэд байгаамаа. Ингээ өнөөдрийн энэ сайхан шав тавих ёслолд оролцсон бүх улсуудаа баярлалаа, талархлаа гэж хэлье. Энэ сайхан өдөр одоо Дашны Балжинамд давхацсан энэ их гоё одоо түүхэнч гэх юм уу ийм гоё одоо шав тавих энэ хийдийн шав тавих ёслолд одоо гар бие оролцлоо. За тэгээ ер нь бол хүн нөгөө сэжгээр өвдөж сүжгээр эдэгдэг гэдэг үйл үнэн би бол бас ингээд шашин одоо нөгөө өөрийнхөө миний аавч гэсэн юм бурханлаг юм хүн байсан. Тэгээд нэг хийдэд бол би бас удаа дараа энэ хийдэд бол их үйлчлүүлдэг ирж эндээ одоо нөгөө завлан жаргал одоо юугаа дуудуулж өөрийнхөө нөгөө хишиг буйнаан дуудуулж бас тулгамдаад анжаа хөөчлөөрэй тий. Тэгээ хишиг буйнаан дуудуулж ингээд энд ирж би одоо үйлчлүүлж бас одоо хүүхдүүд аценрахаа одоо бүхэл эрүүл инг сайхны төлөө тэдэнтэй залбирч энэ сайхан хийдээр үйлчлүүлж байнга орж гарч явдаг. Шинэ хийд ашиглалтанд ормогт сүсэгтэн олон болон ард иргэдэд сургалт, лекц, бясалгал зэрэг соён гэгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Энэ ондоо багтаан хийдийн өргөтгөлийн бүтээн байгуулалтыг ашиглалтанд оруулах юм а.